аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 15.1-19 дээр оруулсан гарааны компаниуд хийсэн хөрөнгө оруулалтыг татвраас чөлөөлнө гэдэг залтыг сангийн яам хуулийн дээр оруулсан залтыг яагаад хасчихж байгаа юм? Энэ асуудлыг ер нь цахим яам яагаад хойноос нь хөөцөлдөхгүй үйл ажиллагаа хийхгүй та салбараа ерөөсөө ярихдаа бол ийм хууль баталсан. Бид нэр технологийн компани, стартап, залуучууд гарааны бизнесийг дэмжиж байгаа гэсэн мөртлөө үг үйлдэл дээр яг юу ч байхгүй байгаа шүү дээ. Энийг яах юм бэ? За анар гишүүний асуултанд хариулъя. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай зохицуулалт бол 13-ын 2 болон 13-ын 3 дээр бол заагдсан байдаг. За энэ зохицуултыг хийх зорилгоор журмын төслийг бол боловсруулсан. За холбогдох яамдуудаас ялангуяа сангийн яамнаас бол тайлбар тодруулах гэдгийг бол авсан. За тэгэхээр сангийн яамнаас өгж байгаа байр суурь бол татварын дэмжлэгийг бол энэ хууль болон түүнийг дагаж гарч байгаа журмаар бол зохицуулахгүй. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, идэх тухай асуудлыг бол сангийн яамны 292 дугаар тогтоол сайдын тогтоолоор бол зохицуулдаг юм аа. Тийм учраас энэ хуулийг дагаж гарч байгаа татварын дэмжлэгтэй холбоотой зохицуултыг бол сангийн сайдын 292 дугаар тогтоолоор бол баталсан журмын дагуу зохицуулагдана гэсэн тайлбар өгөөд за биднүүсийн боловсруулж засгийн газар өргөн барьсан журмнаас бол хасуулсан ийм байр суурьтай байгаа. Анар гишүүн тодруулна. Тэгээ энэ хуулийн харин би одоо дахиад асуугаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулиа айгүй гоё PR хийдэг юм. Тэгээ эргээгээд энэ журмаа батлуулах дээр сангийн яамтайгаа ерөөсөө хөөцөлдөхгүй л шүү дээ. Нодон төсвийн тодголын үеэр энэ асуудлуудыг чинь зөндөл сангийн яамтай ярьсан. Тэгээ танахаас хүн хөөцөлдөж явахгүй байгаа юм л ш. Нийт 7 журам гарах шаардлагатай байгаа юм лээ. Тэгээ энэ асуудлаа хөөцөлдөж яваагүй сангийн яам 292 дээр нэг хасцсан гэдэг. Энд чинь очиод хөөцөлтөө сангийн яамдаа танилцуулаад нэг 7 хоног л ажил байлгууд их хүсрээд. Чи хууль биш журам штэ. Тэгээ яг ингээд нөхцөл байдлаа бол сайн мэдчихэл байгаа. Тэгээ үр дүнд ерөөсө хүрэхгүй ингээд манайх биш сангийн яам гэдэг. Яг эцсийн бол танай яамны хараа журам хуулийг хамгийн гол хийх ёстой ажлаа хойноос нь яагаад хөөцөлдөхгүй байгаа юм бэ л гэж асуугаад байгаа. За 6 номер. Энэхүү журмыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг бол мэдээллийн технологийн үйлдвэрлэл дэвшлэх технологийн үндэсний зөвлөлөөс ажлын хэсгийг бол 12 сарын өнгөрсөн оны 12 сард бол байгуулад тэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн бол яамд бол 4 сарын 4-ний өдөр эцэслэн боловсруулсан журмын төслийг бол танилцуулсан. За яам улмаар энэ журмын төслийг хүлээж аваад холбогдох санал шүүмж зөвлөмжийг бол нэгтгээд засгийн газар бол өргөн барьсан л байгаа л та. Дээд байгууллагаас журам төсөл төр ажиллаад 4 сарын 4-ний өдрөөр шилжүүлсэн байгаа.